Цагаан сараар хар нулимс туслуулан сууна гэдэг уг нь манайхны хэлдгээр муу ёр. Гэтэ бид нэр зохиолч Нацаг Доржийн цагаан сар ба хар нулимс өгүүлэг дээр гардаг малчин цэрмаа бүсгүй шиг дагдан хэмээх төрд зарцлагдан ажлын хүнд амьдралын хатууд нухлагдаж явна. Баяраар хүртэл нулимс гойжтой бүр ашуунаар гойждог боллоо. Угтаа цагаан сар бол өвлийг өнтэй давж хавартай залгаж буй баяр. Гэвч яг хэдэн хүн өвлийг өнтэй давсан бэ? Яг хаана хэн хаврыг ад жаргалтай угтаж байгаа бол? Өнгөрсөн онд л гэхэд Монгол улсын 2531 иргэн угаарын хинт хордож Монгол улсын 60,000 иргэн гадаадад байнга оршин суухаар гарч Монгол улсын 300,000 ахмад наснууд тэтгэврээ зээлж Монгол улсын 1.7 сая иргэн халамж хүртэж Монгол улсын 2 сая иргэн банк ба санхүүгийн байгууллагт зээлтүүлж Улаанбаатарын иргэд хамгийн багадаа 1 цаг 35 минутыг зөвхөн зам дээр зарцуулж байна. Цагаан сараар л өнгөтэй өддөө байхын тулд ирэх өдрүүдийн үлгэн зэлэн амьдралаа түр мартаад хар нулимсаа нудрагаараа шудраад амар байна уу хэмээн алт цэнхэр хадгаа дэлгэх гэж байна. Үнэн дээр луужилд амар зүйлс цөөн байсан. Хамтарсан засгийн газар байгуулах амар байв. Иргэдийнхээ үг хэлэх эрхийг бавах амар байв. Жигсаал цуглаан тараах амар байв. Иргэдээ угаарт болон өхүүлэх амар байв. Айл болгонд зуух тараах амар байв. 18 телевизэд төлбөртэй мэдээ цацуулах амар байв. Уг нь бол цэрмаа хүүхний адилаар дагдангийн гэрээс явж өөрийнхөө аваахадаа санааны зоргоор босон сууж хийдгээ хийж амрах цагтаа амран ажил төрлөө хорж цагдуулдаггүй татвар гэж олон зүйл дарлуулдаггүй дагдангийн аваан өдөөс хэлэх гэснээ хэлчихдэг хаа хүрхээ яаж чухан амьдрахаа заалгадаггүй захиалгат мэдээнд тархиа угаалгалгүй уртхаа хийж амар чимэр эрэх цагаан сарыг л угтах юмсан гэж мөрөөдөн суудаг боллоо.